газрын өнөөдрийн хуралдаанаар бол цагдаагийн албаны тухай хуулийг хэлэлцээд улсын их хурлд өргөн мэдүүлэхээр шийдлээ. Тэгэхээр энэ хуулийн гол одоо өмнөх хуулиудаас ялгаатай талын талаар бас давч зүйл хэлье. Өөрөөр хэлбэл хуучин бол цагдаагийн байгууллагын тухай хууль гээд цагдаагийн байгууллагын бүт зохион байгуулалт албаагч эрх зүйн байдал гээд ийм зүйлийг зохицуулсан хуулийг бид нар урд нь санаалж батлуулж ирсэн бол энэ удаагийн хууль бол урд хуулиудаас бол зарчмын шинжтэй ялгаатай байгаа. Тэр нь юу гэхээр бол үндсэндээ энэ хуулийн бол цагдаагийн албаагчийн гүйцэтгэх үүрэг тодорхой үйл ажиллагааг ямар журам үндслийн дагуу явуулахыг нэлээд тодорхой тусгасан байгаа. За мөн одоо цагдаагийн албаагч бол хүний эрхийг хамгаалах үүрэгтэйгээд тунхагласан тийм зарчмыг ярьдаг байсан бол энэ удаа бол хэрвээ одоо хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлээг бол ямар хариуцлага хүлээх гэдгийг бол нэлээд тодорхой тусгаж үүргийг нь бол нэлээд наривчилсан байгаа. За түүнчлэн бол цагдаагийн үйл ажиллагааны стандартыг бол нэлээд наривчил тусгаж байна. Ер нь одоо ямар байдлаар иргэдтэй харьцах ёстой өөрийгөө хэрхэн танилцуулахаас ахуулаад нэлээд нарийн зүйлүүдийг бол нэг үргэлжлэн тусгаснараа бол энэ өмнөх хуулиудаас онцлог байгаа. За хуучин бол ерөнхийдөө цагдаагийн албатай холбоотой дүрм журмаар зохицуулагддаг байсан зүйлийг бол энэ удаа хуульчилж байгаа. Өөрөөр хэлбэл цагдаа бол дүрм журмын хүрээнд биш хуулийн хүрээнд үйл ажиллагаа бол явуулдаг болоход энэ хуулийн бас зохицуулт шийдэж байгаа. Мэдээж хэрэг цагдаагийн албаагч бол нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэдэг маш эрсдэлтэй үүргийг хэрэгжүүлдэг. Энэ утгаараа бол бас цагдаагийн албаагчтайгаа нийгмийн хамгаалал баталгааг дэвшлүүлэхтэй холбоотой бас зохицуулалт орж байгаа. Ерөнхийдөө бүхэд нь авч үзэх юм бол энэ хууль бол аль нэг байгууллагын тухай хууль биш, цагдаагийн үйл ажиллагааны тухай хууль болсон гэж хэлж болно. Энэгээр бол өмнөх хуулиудаас бол нэлээд зарчмын ялгаатай байгаа.